Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсч өгчсөний түүхт 70 жилийн энэ 2018 онд тохиож байна. Монгол Улсын их сургуулийн биеийн тамирын тэнхимийн хамт олон энэхүү түүхэн хүрээндээ спортын эрдэм шинжилгээний хурлууд, тэмцээн уралдаанууд, спорт өдрөлгүүдийг олноор зохион байгуулж байна. Одоогоос 70 жилийн тэртээ биеийн тамирын тэнхим байгуулагдаж, Монгол улс боловсролын салбартаа биеийн тамирын спортын бодлогыг төлхөө анхаарч эхэлсэн байдаг. 2018 онд Монгол улсын биеийн тамирын ууган тэнхимийн 70 жилээ тохиож, Монгол Улсын их сургуулийн хамт олон тэнхимийнхэн ойд зориулсан олон арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлж байна. 9-р сараас эхлэн эзэгчдийн намрын спортын наадам, сагсан бөмбөгийн лигийн тэмцээн, Монголын үеийн Ахмад маструудын шгшээ тэмцээнийг зохион байгуулад байсан бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ихтэй сургуулиудын багш нарын волейболын аврах шалралт 70 жилийн нэрэмж тэмцээн өнөөдөр нээлттэй эхэллээ. Волейболын тэмцээнд Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны техникийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, хувь сахиулах их сургууль, үндэсний биеийн тамирын дээд сургууль, аврах биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид оролцож байна. Өнөөдөр тэмцээний хэсгийн тоглолтууд явагдах бол 8 гарагт хагас шгшээ тоглолтууд явагдаж аваргууд тодорно. Монгол Улсын их сургуулийн биеийн тамирын тэнхим үүсгэн байгуулалтын 70 жилийн тохиож байна. Тэгээд энэ оногоо холбогдуулж бид олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь энэ Монголын ихтэй сургуулиудын багш ажилтны хооронд волейболын тэмцээн зохион байгуулж байна. Энд эрэгтэй 7 эмэгтэй 8 баг оролцож байна. Энэ тэмцээнд оролцсноор бид энэ амралтын чөлөө цагаан өнгөрүүлэхээс гадна өөрсдөө спортоор хичээллэж хоорондоо биеийн туслах солилцох эв самдаа нэгтгэх ийм зорилготойгоор тэмцээн явагдаж байгаа. Монгол Улсын биеийн тамирын ууган тэнхимийн 70 жилийн баярын хүрээнд эх саруудад шилдэг шатарчдын тэмцээн, олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, Монгол Улсын их сургуулийн оюутны спортын их наадам зэрэг үйл явдлууд болох юм а.